Монголчууд Америкт. Намайг одоо Баатрын Мөнхнэм гэдэг. Би тэгээд айлын 9 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд нь л дээ. Тэгээд ерөөсөө багаас айгүй олоолаа өссөн. Тэгээд жоохон бахта манайхны завхнууд нөгөө төдөвтэй айл айгүй бүр баруун аймгийн одоо айлын хүүхэд. Тэгээд жоохон бахта одоо ээж маань өвдөд төдөвтэйгээс манайх одоо дархан руу нөөж ирсэн. Тэгээд дарханд 10 жил төгссөн дээ. Манай ээжийн хамаатнууд болохоор зэрэг айгүйх тийм одоо боловсралтай тийм тооны талын хүмүүс байдаг л да. Тэгэл сургуулаа төгсөөл. За би ч эднэртэй адилхан юм даа гэж бодож байгаа. За тэгэл эдийн засгийн сургууль руу ороод би эдийн засгийн сургууль руу орсон чинь би жирэмсэн болдго юм аа хүүхэдтэй болчихдээ. Би яхаа тэгээд ээж аав гэдэг үнэхээр ээж аавын хайр гэдэг чинь үнэхээр нөгөө нэг unconditional хайр агуу хайр гэдэг чинь үнэхээр тийм л тийм. Би ч одоо тэгэхээр одоо сургуулиасаа хүүхдэл ингээл нэг хүүхдээ хараад за би ч одоо тэгэл цэвэрлэгчл болох байх таа л гэж бодож байгаа юм чи одоо сургуульд явж чадахгүй би ч одоо цэвэрлэгчл болох байлгүй нэг хүүхдээ хараад тэгэл тэгсэн чи ээж аав яах юм миний хүн хүнд хүүхд илүүдэхгүй одоо 9 хүүхд өсгсөн юм чи бид хоёр 10 хүүхдээ өсгөх чинь миний хүү сургуультаа яваал гэж байгаа юм чи. Тэгэл ээж аавтай хүүхдээ орхичвол би чи сургуулиа явдаг юм байгаа үстэй. Тэгэл сургуульдаа явах бол Улаанбаатарт очиод нэг өдөр ингээд сургууль дотор явж байсан чинь нэг зар байна. Тэгээд зар дээр нэг герман руу сургуульд явуулна гэсэн. Зар герман руу хүүхдүүд явуулна гэсэн зар. Тэгэхээр нэшээ энд нь яваад үздэг юм болов уу яадаг юм бол гэж бол тэгэл гэртээ ирээл хэлсэн жил манай аав чир зэ миний хөө тэрэнд ч одоо манай хүүхдэд аав чирэн ч дийлэхгүй байлгүй дээ. Тэр баячуудын хүүхдүүд, томчуудын хүүхдүүд, дарга нарын хүүхдүүд л явах байлгүй дээ л тэгж. Тэгэл манай ах тэр үед нэг манай ах одоо дээрээсээ 2 дахь ах маань байсан. Тэгээд манай ах одоо миний амьдралд айгүй хамгийн том нөлөө үзүүлсэн ах маань болохоор тэр ах ахгүй. Ягаад тэгэхээр зэрэг манай тэр ах айгүй их ном уншдаг хүн байсан. Тэгэл тэр ах миний одоо академик тийм боловсрол талд айгүй их нөлөө үзүүлсэн. Тэгэл тэр ах нөгөө ах мал тэгэл хэлж за тэгээ миний дүү яахаа энэ герман руу явж чадах юм уу гэж хэлж би одоо энэ өрсөлдөөл үзмээр байна гэж тэгсэн чинь тэгээ одоо яасаа хүүхдүүд нь явах юм гэж тэгсэн. Тэгэхээр ямар ч байсан герман элчин дээр очиод нэг баахан шалгалт өгөх юм байна л гэж тэгсэн чинь нэг өдөр гэртээ байжсэн чинь утас дуурч чинь тэгэхээр л уцаа аваад үтсэн чинь ингээл надтай яриг л тэгч. Тэгэхээр зэрэг би байна гэж тэгсэн чинь герман элчин дээр иж пассвортаа өгөөл гэдэг чинь. Тэгэхээр надаа миний пассвортоор яах гэж байгаа юм болоо гэж бодвол гайхал тэгээд яах гэж байгаа юм болоо гэж пассвортаа ямцаасаа аваад авсан чинь визэндээ пассвортаа өгөөл гэдэг чинь. Тэгсэн чинь бүр яалтж яах вэ тэнцээ бүр явах нэ. Тэнгүүд нь л нэг ахтаа хэлж байгаа байхгүй. За яхаа тэр ахтаа хэлэхгүй байгаа юм чи. Нөгөө баячуудын хүүхдүүд нэг дарга нарын хүүхдүүд орчихно гэж айгаал. Тэгэл ирээл ахтаа хэлэл за би герман явахаар болох нь надад мөнгө хэрэгтэй болох нь нөгөө юу онгоцны билетний мөнгө авахгүй юм чи. Тэгэл ахтаа хэлсэн чинь за хэдэн төгрөг хэр болох нь хэдэн төгрөг ч хэлээ да. Бидний хувьд мэдээж чинь амар их мөнгө л агаа шүү дээ тэр чинь. Тэгэл гисэн чинь манай ах хөрхөн амтан за ах нь юунаас цалингаас урьдчилгаа зээлэг авчих минут ямар ч байсан пассворд өгчих гээл. Тэгээ эдийн засгаар сурч байсан. Тэгээ эдийн засаг одоогийн байдлаар бол одоо сүүлийн үед ялангуяа Монголд эдийн засаг чинь бүр ингээд сонир философи юм шиг болчихсон шүү дээ. Дээр үед бол эдийн засаг чинь математикийнхаа тал руу илүү түлхэгцтэй байсан баггүй. Жинхэнэ яг эдийн засгийг тооцоолдог маягаар тэг сурдаг байсан. Тэгээ эдийн засгийг тэр үед германаар сурдаг байсан. Ер нь эдийн засгийн хичээлд илүү сонирхолтой байсан л да. Тэгээ хаа сүүлд нь Америкт ирснийхаа дараахан мейжерс болоод санхүү болоод өөрчилсөн. Тэгтээ санхүү болгож өөрчлөхөд миний тэр үед сурчээсээ эдийн засгийн боловсрол маш их нэмэр түлхэж үзүүлсэн. Би герман багтаа нэг өөр бас нэг тэдний ойрхон нэг өөр нэг герман гэр бүл аягүй сайн найзууд болоод гэр бүлийн аягүй сайн найзууд болоод нөгөө айл нь очиста нэрээ Америкт очих юм бол чамд илүү их боломж гарна чи энэ аягүй толгой сайтай гэл яг нөгөө цаас малаа өмсгөн гэдэг ч юм уу одоо юу ч гэдэг чинь тэгэл чи ингээд Америкт очих юм бол чамд илүү их боломж гарна чи ингээл сонирхол ингээл очих хэрэгтэй нэ тэргээл тэгэл ингээл за алдах юм байх юм биш ингээл юу ч болсон ингээл оролдоод үзье чи ингээл виз өгөөд үз ингээл үз гэл тэнгууд нь за би ингээд Америк явж чадах юм бол яг хөө германдаа сургууль төгсөөл ингээд чиглэл хэмжин гэж бодвол за ингээл юу ч бас ингээд виз нөгөөд үзье тэгээд үзье гэл ингээл юм хүмүүс нэгэл өнгөд нөгөөд хүн бүтээлэдэг тэгэл ингэсээр аавал нэг мэтгэд Америк явах болчихж байгаа байхгүй Америкт ч одоо хамгийн анх 89 онд ирсэн байна
хэл сурвал дараа нь их сургуульд орох бол их сургуульд орох болсон чинь тэгэл бас мөнгө төгрөг чинь бас хэцүү шүү дээ. Америк чинь амар төлбөр өндөртэй орон тэгэл өртөг өндөртэй. Тэгэл би Brigham Young их сургуульд ороод хаваадаага салбарт нь ороод тэтгэлэгтэй байсан л да. 100% тэтгэлэгтэй. Тэгэл мэдээж энэ чинь аягүй сайн сургууль байсан. Тэгэл сургуулаа төгсөөл сургуульд ороод төгсөөл эхлээд 100% тэтгэлэгтэй байж байгаа сүүлд нь тэтгэлэг яаж авсан юм? Эхнийх нь тэтгэлэг нь болохоор тэр үед одоо сургуультай ажиллаад тэнд нэг Brigham Young их сургуулийн хаваадаага кампус нь болохоор зэрэг тэндээ нөгөө тур гайдынхаа кампус дээр ажиллаад working permission гэдэг тэнд кампус дээр ажиллаад тэгээд тэтгэлэг авдаг тийм програм байсан байхгүй Монгол оюутнуудад зориулсан. Тэгээд би тэнд нь германы тур гайд хийдэг гэсэн. Манай сургуульд нэг профессор байдаг гэсэн. Тэр профессор маань нэг орой тэр намайг хоолнд ураад гэртээ. Тэгээд нэлээд настай профессор лөө. Тэгээд их нартайгаа хоёулаа амьдардаг. Тэгэл орой гэрт нь ороод хоол идэж байгаа л тэгсэн чинь намайг чи би тэгээ хэлсэн байхгүй чи төгсөө чи юунд магистрийнхаа сургуульд явах уу гэдэг. Би тэгээ явна гэж тэгсэн чинь би тэгэхээр яг аль сургуульд явах бас санжидэг байсан байхгүй. Тэгэл явах уу гэдэг би явна л та би тэгэхээр яг аль нь явах байсан шийдэхгүй нэг гэсэн чинь чи Харвардд явах юм уу гэж намайг тэгсэн байхгүй. Тэгэл би тэнгууд нь би Харвард надад арай л хол юм шиг байна гэж би тэгсэн байхгүй. Тэгэл тэгсэн чинь яагаад гэж тэгсэн тэнгууд нь би мэдхгүй би Харвард арай л хол нэг гэсэн чинь үгүй юм өгөө чи зүгээр л аплай хийгээд үз. Би чам шиг олон оюутнуудыг мэднэ. Би чам шиг олон оюутнуудыг мэднэ. Би тэгээд олон оюутнууд би Харвардд би зөнд тэр өөрөө 60 гарсан профессор байсан. Чи намайг харж байгаа үстэй би боловсролын систем би 20-30 жил ажиллаж байна. Чи намайг хэдэн оюутан би Харвардд намайг явуулсан гэж бодож байна. Би чи бол явж чадна. Чи зүгээр л аплай хийгээд үз. Гэл тэгсэн баггүй. Тэгэл би гэртээ ирээл за ямар ч байсан нэг шалгалтантаа бэлдээд үцээ гэл тэгэл шалгалтантаа өгвөл тэгэл аплай хийгээл үтсэн. Тэгээд би тэгтээ арай төгсөг байсан л да Харвардд тэр үед юугаа тэр сургууль арай төгсөг байсан. Тэгээ миний оноо нэх өндөр байгаагүй тэр үед тэгтээ би тэр үед яг аплай хийгээгүй маань Харвардд. Тэгээ миний оноо айгүй жоохон байсан. Нэх тийм Харвардын нөгөө нэг дундаж оноог үтсэн чинь минийх дундчаас доогор байсан байхгүй. Тэнгүүд нь би за би дундчаас доогор юм чинь арай ч намайг авах байх ч доо. Тэгээ би тэнгүүд нь шалгалтаа өгчөөл тэгээ болчихсон. Тэгэл төгсөж ирээ. Тэнгүүд би тэр оноогоор нөгөө энд Жорж Таун гэсэн би Жорж Таунд орсон байхгүй. Тэр оноогоор Жорж Таун. Тэгэл би юугаа төгсчөөд тэр сургуулаа төгсчөөд надад сургуулийн ямар мэдлэг? Би ихтэй тоогоор орчоод тэгээ харилцаагаар төгссөн. За чи Германд Франкфурт сурсан. За тэр сургуультай орсон юм шиг. Харвард сургуульд нь юу гараад? Миний хувьд бол Харвард гэдэг шүү дээ. Миний хувьд бол ингээд ер нь бол ганцхан Франкфурт одоо Герман Америк хоёрын сургуулиудын ялгаатай голмш. Миний сурсан бүх сургуулиудын хооронд ер нь бол их том ялгаа байсан. Харвардын нэг одоо ганц авдаг юм болохоор зэрэг бүх боломж бол тэр сургуульд оюутнуудтай өгдөг. Үнэхээр хамгийн залхуу хамгийн тэнэг хүн Харвардд төгсөж чадахгүй. Нэг орсон тохиолдолд бол яаж хийж байгаа хүмүүс Харвардд төгснө. Ямар боломж? Жишээлх юм бол би ингээд тоогоо бодож чадахгүй л шүү дээ. Тэгэх юм бол одоо бүх багш нар ингээд хажуудаа TA гэдэг teachers assistant гэдэг одоо бүх багш нар хажуудаа ингээд нөгөө багш нарын туслахууд гэдэг одоо 2-3 хүмүүс тэм хүмүүс багш нарт ажилладаг те. Тэгээ оюутнууд тусламж хэрэгтэй бол тэр туслахууд руу имэйл ч юм уу утсаар ярих ч юм уу тийм юм бичдэг. Одоо жишээлх юм бол би одоо шөнийн 11 цагт би тоогоо бодож чадахгүй л шүү дээ тий. Тэгэхэд би хэрвээ нөгөө TA руугаа тоогоо бодож чадахгүй нэг гэхэд манай TA самар дээр тайлбарлаад тэрийг ингээд утсан дээр өөрөө ингээд видео хийгээд над руу ингээд мессежээр явуулчихдаг. Тэгэл Харвард төгссөн. Тэгэл Харвард төгсөөл дараа нь яг Харвард надад олон opportunity тэ үүд боломжийг нээж өгсөн л дөө. За жишээ. Тэгэл одоо хамгийн том жишээ нь Harvard надад News Corp-т ажиллах боломжийг бий болгож өгсөн. Би тэнд анх ажиллаа ороод анх орохдоо би admissions officer ажиллаж байсан байхгүй юу? Оюутнуудыг хариуцсан ажиллаар. Би анх тэр ажил ороход миний тэр үед надад Роберт Грам гэдэг нэг залуу миний босс байсан. Тэр нэг төвийнхэн захирал. Тэгээд тэр надад одоо удирдлагын албанаар
айгүй их нөлөө үзүүлсэн залуу. Намайг анх ажилд орсон өдөр тэр надад ингэж хэлжсэн байхгүй. Мөгийн Америкт 2 төрлийн хүн ажилдаа ирдэг гэж хэлсэн. Тэгээ тэр нь болохоор нэг төрөл нь болохоор зэрэг ажилдаа ирээд цалингаа аваад явдаг нэг хүмүүс байдгийг. Хоёр дахь нь болохоор зэрэг ажилдаа ирээд одоо kick-ass гэж одоо илүү их сайн ажиллаа хийгээд тэгээд цалингаа аваа явдаг хүмүүс нэг байдгийг. Чи аль төрөлд нь тогтмоор байна гэж надад хэлдэг байсан. Санхүүгийн талд манайх тусламж хэрэгтэй байна. Чи төвд очиод энэ бид нар жоохон санхүүгийн департаментэд ажилд орох юм. Манайх нэг юуны тэнд нэг open position гарчлаа гэхгүй юу. Тэнгүүд нь би тэгээ тэнд нь apply хийсэн чинь намайг авчдгийг. Тэгэл би тэнд санхүүгийнхаа юунд ороод санхүүд нь ажилд ороод тэгэл санхүүд нь ажилд ороод байжсэн чинь нөгөө манад нэг захирлын орондоо гарсан. Тэгтээ чи энэ чамд санхүү эдийн засгийн бэкграунд байгаа юу тэгвэл би эдийн засгаар сурчсан гэл тэгсэн чинь нөгөөдөл чинь эхлээд ярьж марил. Тэгээ би тэр үед нэг би нөгөө нэг F1 OPT гэжсэн баггүй юу? OPT визтэй ажиллах хэрэгтэй. Тэгээ F1 визтэй. Тэгээ F1 виз маань жилийн дотор хугацаанд дуусчихсан. Тэгээ би ингээд миний жилийн дотор миний визний хугацаа дуусна. Би тэгэхэд одоо магистрийн болгож өөрчлөлт гэж байгаа гэсэн чинь чи одоо ингээд визний чинь англиар болохгүй байна. Эсвэл юу яа манайх компани чамайг спонсордоод H1 визний чинь англиг нь өөрчлөе гэд нөгөө захирлан тэг чинь тэгвэл би болох юм уу гэсэн чинь болж чи ингээд ажилдаа айгуу сайн юм байна. Нөгөөдөл чи надаас ингээд шалгал авсан байхгүй юу? Нэг санхүүгийн шалгал аваад. Тэгсэн чинь нөгөөдөл нь амар амархан. Тэгэхээр би бүр гахаад энийг одоо Америкт хийж чадахгүй гэдэгсэн чинь эдгээр харин хийж чадахгүй байна гэдэг. Тэгсэн нөгөө би ингээд шалгалтыг өгсөн чинь ингээд амар амархан шалгалт би ингээд нэг 15 минут ч илүү хийгээд дууссан байхгүй. Тэгсэн чинь нөгөө захирал нь амар гайхал чи ингээд дууссан юм уу? Чамд дахиад хугацаа хэрэггүй гэл тэгэхээр би болцсон гэдгсэн чинь өнөөд нь цаг хэрэгэлдэг шүү дээ гэл тэгэхгүй юу? Цагийн шалгалтчтай наадах чинь гэл тэгэхээр би одоо ямар дахиад 45 минут зүгээр суултаа байна шүү дээ. Тэр ч одоо эхнийх нэг 2-3 сар санхүүд нь ажиллаад тэгэл төвшөлт нэг жилийн дараа захирал болол тэгэл 7 жил захирал хийсэн дээ. За одоо яг надад чи яриа гэлээ. За өдөр чи бол өдөртөх юу сурлаа гэж тийм тэр хүн болж юм. За одоо 2 дугаар этапыг санал болгож шүү дээ. Чи одоо гүрэл ажиллаад цалин авдаг болох уу зүгээр гэж ажилчаа цалин аваад хайрдаг болох гэдэг тийм. Тэгээд гол юм ерөөсөө хүний яг цаашаа амжилтын чиний ер нь ингээм амжилтын бүх юм хараад байхад яг тэр өдөртөх чи ядуу суралцсан чинь юм байна л да. За өдөртөгч хүн ер нь ямар байх вэ? Сайн өдөртөгч гэдэг. Сайн өдөртөгч гэдэг нь миний хувьд бол эхлээд өөрөө ажиллаа хийх хэрэгтэй. Бүх ажлаа мэддэг байх. Бүх ажлаа мэддэг байх хэрэгтэй. Би эхлээл бүх хүмүүсийг би ч нэ өөрөө эхэлж хүмүүсийг өөрийнхөө талд оож ажилуулахын тулд би өөрөө эхэлж жишээ байх ёстой шин. Тэгжээж би хүмүүсийг сайн дураар нь надад ажилуулах хүсэлтэй болгох ёстой. Тэгэхгүй бол би хизээч албан хүчээр хүмүүсийг өөртөө ажилуулна гэдэг бол үнэхээр хэцүү. Би яагаад тэгэхээр зэрэг одоо би дотор одоо нэгэн бодог байх. Хитлер, Ганди хоёрын зөрөө амар том зөрөө байгаа. Хитлер болохоор зэрэг хүмүүст буу тулгаад ажилуулдаг байсан. А Ганди болохоор зэрэг хүмүүсийг сайн дураар нь өөрийгөө дагуулж чадсан. Тэгээд тэр хоёрын удирдах гол чадвар нь би болохоор зэрэг Хитлер шиг байх юм бол яах юм? Би одоо нэг хүнд буу тулгалаа, 2 хүнд буу тулгалаа, 3 хүнд буу тулгалаа. Дараа нь яг айгүй бол нөгөө 3 хүн чинь нийлээд надад буу тулгах чинь үстэй нэг өдөр. А хэрэг Ганди шиг байх юм бол нэг өдөр нэг хүн намайг дагаад алхахтаа 2 дахь өдөр нь 2 дахь өдөр, 3 дахь өдөр нь 3 өдөр дараа нь яхан олон хүн намайг дагаад алхах болно шин. За лидер хүний одоо нэг онцлог гэх юм бол одоо хүмүүсийн давуу талыг нь илүү их орж харж тэрийг нь хөгжүүлэх илүү боломжтой тий. Жишээлбэл хүн болгонд сул талтай шин. Тэгээ одоо жишээлбэл хүнийхээ давуу талыг нь олж хараад тэрийг нь илүү хөгжүүлээд тэгээд тэрийг нь цааш нь ашиглаад урамшуулад тэгээд тэр урамшуул дээр нь цааш нь ингээд хөгжүүлээд явах юм бол тэр нь л надад хэрэгтэй шин. Түүнээс биш өнөөдөр нэг алдаа гаргачлаа гэл тэрэн дээр нь орлож хашгир загнаал чи дандаа ингэж алдаа гаргадаг, чи дандаа ингэдэг ингээд ах юм бол нөгөө хүн чинь улмал ингээл уран хугараад ингээд ах юм бол тэгэл сул тал нь болохоор зэрэг хүмүүсийг ингээд алдаа гаргахаар зэрэг тэрнгээр нь илүү их одоо punishment дарамталдаг.
тэрнгээр нь илүү их одоо нөгөө ял өгдөг ч гэдэг юм уу те. Тэгснээрээ нөгөө хүмүүс нь одоо алдаа гаргасныгаа нуудаг, алдаа гаргасныгаа хүлээн зөвшөөрдгүү, алдаа гаргахаасаа айдаг. Тэгээд тийм болохоор зэрэг нөгөө хүмүүс нь ерөөсөө цаашдаа юм мэдгүй. Жишээлх юм бол энд одоо хүмүүс нь ямар нэг алдаа гаргахаа зэрэг нөгөө алдаа гаргаа хүлээн зөвшөөрчдөг. Алдаа гаргаа хүлээн зөвшөөрсөн хүмүүснийгээ уучлаад ингээд цаашаа явчихдаг. Харин ч өө чи алдаа гаргасан юм уу? За алдаа гаргаа хүлээн зөвшөөрсөн юм уу? Тэ? Атлаа чи хариуцлага хүлээчлээ гэж тэрийг нь бүлэн зөвшөөрөд урамшуулад ингээд цааш нь яваад ингээд ажил цаашаа үргэлжилчихдэг. Монголчууд Америкт. Ер нь бол би саяхан нэг монгол охинтой ярьжсэн чи тэр надад ингэж хэлсэн байхгүй. Хүч мөөг өгчээ би нэг Америкийн засгийн газрын нөгөө ой хариуцсан нөгөө хүнтэй уулзсан чинь Америкийн засгийн газар ойгоо 100 жилийн төсөв гаргацсан байдаг юм байна шүү. Тэгээд тэр монгол охин бүр амар гайхацсан тэгж ярьж байгаа байхгүй. Ер нь бол Америк 100 жилийн төлөвштэй. Тэгээ ер нь бол Америкийн компаниуд бол ерөнхийдөө 50-аас 60 жилийн төлөвштэй ажилладаг. Би өнөөдөр ингээ мэдээллийн компанид ажилладаг. Тэгэхээр бид нар бас л 50-аас 60 жилийн төлөвштэй ажилладаг. Манай компани өнгөрсөн жилиг болтол бараг дэлхийн 1 номерын том компани байсан. 21st Century гэдэг одоо та кино компаниг мэдэн шүү дээ. Тэрийг манайх эзэмшдэг байсан шүү дээ. Тэгээ тэрийг бид нар одоо өнгөрсөн жил Disney World-д Walt Disney-д зарцсан шүү дээ. Тэгээд тэрийг Walt Disney зартал бид нар одоо юу Монголын орлого Монголын орлогоос хэд дахин илүү орлоготой компани байл шүү дээ. Тэрийг зарсны дараа л бид нар одоо 8.1 хэд болсон болохоос биш. Тэрнээс өмнө бол 30-40 биллион байдаг байл шүү дээ. Тэгэхээр зэрэг би Монголын 11 биллион гэдэг сонсоод миний бараг инээ төрдөг байна. Тэгээ 11 биллионыг бүхэл бүтэн ерөнхийлөгч ерөнхий сайдтай тийм юу ингээд чадахгүй гэж бодохоор бүр нэрээ үнэхээр арайчтай гэж боддог байсан. Америкийн нэг онцлог нь болохоор зэрэг Америкт маш их дата мэдээллийг цуглуулж амьдардаг. Маш их мэдээллээрээ суурилж төлөвлөгөөгөө хийдэг хүмүүс. Тэгэхээр одоо 50-60 жилийн дараах одоо жишээлбэл дараагийн 5 жилд орлого ямар байх вэ? 10 жилд орлого ямар байх вэ? 15 жилд ямар байх вэ? Ингээ бүх юм ингээ 5 жилээр хийн бид нар. Тэгээ 5 жилээр хийхдээ жишээлх юм бол Америкийн баруун эрэгт ямар байх вэ? Дунд нь ямар байх вэ? Зүүнд нь ямар байх вэ? За энэ бол зөвхөн Америк. Тэгээд дээр нь бид нар чинь Австрал байгаа, Хятад байгаа гэл ингээд манайх чинь олон улсын зөндөө олон юунуудтай шүү. Салбаруутай шүү. Тэгээд тэднээсээ би мэдээж бүгдийг нь мэдэхгүй шүү. Гэл ингээл 5 жилээр ингээл бүгднийг нь хийгээл ингээл цаашаа ингээл 50 юм уу 60 жилийн ингээл төлөвлөгөөг нь гаргаал. За одоо Монгол руу хийж байгаа юм удаа ярина. За яаж хэлсэн? За оюутнуудаа болохоор зэрэг бид хоёр бас 2-3 жилийн өмнөөс эхэлсэн л дээ. Тэгээд тэр ахыхаа мөнхөөс ингээд ахыхаа нэрээр оюутнуудын сан эхэлсэн. Тэгэхээр энэ болохоор зэрэг оюутнуудын одоо сурлагаараа нэлээд дээгүүр гарсан. Гэхдээ одоо ар гэрийн санхүүгийн чадвар мотой оюутнуудад туслах зорилгоор бид хоёр тэр санг явуулж эхэлсэн. Тэгээд одоогийн байдлаар бол нэлээд хэдэн оюутнуудад тэр тэтгэлгээ өгч эхэлсэн. Тэгээд тэр нь болохоор зэрэг бид хоёр одоо нэг гол зорилго нь болохоор зэрэг тэр оюутнуудын хамгийн гол боловсролд нь илүү их нэмэр үзүүлэх зорилгот. Тийм манай хүү одоо тэгээд энэ жил цэргийн дэд хурандаа цолтой. Тэгээ энэ жил одоо 6 сар тэтгэвртэй гарч байгаа. Тэгээд бид хоёр одоо Монголд хөрөнгө оруулалт хийгээд одоо компаниуд нэгээд ажиллах зорилготой байгаа. Тэгээд одоо нэг компани болохоор зэрэг аялал жуулчлалын компаниг зорилготой. Тэгээд энэ жилээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. Саяхан одоо Америкийнхаа бүх бичиг баримтыг бүгднийг бүрдүүлээд янзлсан. Монголд талмаач одоо зэгцэрч янзлж байна. Тэгээ Монгол одоо хүмүүстэй хамтарч ажиллаад үйл ажиллагаа мань эхэлж байгаа. Мал хөдөө аж ахуйн сонирхол байгаа шүү дээ. Тэгээ хөдөө аж ахуйг сонирхоод байгаа. Гэхдээ Монгол одоо нэг харамсалтай зүйл маань Монголд мал маллах найдвартай хүн олдохгүй байна. Тэрэнд одоо бид хоёр бас маш их харамсаж байгаа. Бид хоёр одоо анхаад ингээд өмнө говьт явж байгаад одоо малж явж байгаа хятад хүмүүстэй тааралдаад. Тэгээд одоо сүүлдээ тэгээд монгол хүмүүстэй ярилцаад ингээд Монгол одоо ингээд хятадууд айгүйх мал худалдаж авч малчин болсныг бид хоёр сүүлдээ мэдэж авсан. Ингээд хятадын компаниуд мэйл дадлага гээд уршаа хятад руу мал гаргадаг ингээд тэр талаар илүү их судалгаа аваад сүүлдээ бид хоёр ингээд
Монголын одоо мал аж ахуй бүр ингээд одоо хятадын баг харалт байдалд орсон талаар одоо Улаанбаатарын ингээд малын махны үнний хэлбэлт баг хятадуудын одоо хятадууд одоо тэр үнний одоо хэлбэлцлийг тогтоодог болсон. Одоо өнөөдөр хэдэн төгрөг болох нь баг хятадууд одоо бусад одоо өөр нэг орны баг хараад байдал баг орчихсон. Тэгээ Улаанбаатарт байгаа махны үн энд байгаа Америкийн махны үнээс илүү үнэтэй болчихсон. Би бүр айгүйх гайхсан. Тэгээд бид хоёр за хоёлаа ингэж хятадуудад хараад байдал байж хахаар өөрсдөө мал худалдаж аваад тэгээд адаглаад Монгол хүнийхээ гарт одоо махаа өгöd ингэж юу яагаад тэгээ мал худалдаж авахар шийдсэн баггүй. Тэгээ хамгийн харамсалтай нь Монголд мал маллах хүн алдахгүй. Малын худалдаад аваад өгье гэхэд хариулах хүн алдахгүй. Яагаад? Тэгээд манай монголчууд ерөөсөө л нэг Улаанбаатарт нэг аштайхан шиг амьдралаар амьдрчихвал боталтой. Хөдөөгөө хайчихсан. Гэтэл хамгийн ирээдүйдээ салбарч юм байна. Хамгийн ирээдүйд одоо бид хоёр бүр хэлж байгаа аахгүй. Наа чи мах ийм үнэтэй байна. Одоо та нар ингэж Улаанбаатарт ингэж төвчрээ үүсгэж ингэж ганц пресс машин худалдаж авч ингэж чиглэж яхахаа орон та нар тэр хөдөнөө очиод ингэж мал хариулаад ингэж байж байгаа юм бол мах чинь илүү үнэтэй байна. Тэгээ бид хоёр ингэж өчнөө судлаад ямар мал худалдаж авах вэ? Хэдээр худалдаж авах вэ? Бүх судалгааг нь хийж үзээд. Ингээ малын хашаа худалдаж авбал ямар үнэтэй болох вэ? Бүр бүгднийг судалж үзсэн. Тэгээд бүх боломж нь байдаг. Хариулах хүн байхгүй. Тэгээ би бүр ямар санд одоо хоёулаа очиж мал хариулах уу? Тэгээд тэгсэн чинь манай хүн тэгж байгаа байхгүй. Чи тэр одоо Харвард төгсчихэд одоо хурц ирээд хон хариулалт тань шүү. Уул нь чиний толгойг ари өөр юмд ашиглуулад Монголын улс төр тэгээ Монголын засгийн газарт ч юм уу одоо тэр News Corp арай л илүү ашигтай юм шиг байна. Монголчууд Америкт